Ганагийн сүгт давтай морил. Эрэлд мордсон Наван нас барсан хүүгээ айлд төрсөн байхыг олж уулзжээ. Ядам жав гэдэг малчин эрийн ихнэр амарж иж эрэгтэй хүүхэд төрүүлж тэднийх баяр хөөр болцоожээ. Нэг гэмн хүүхдийн баруун шанаан дээр томоо хөрөн толб байж. Тэр нь ямар нэг юм зөвхөлж няцарсан юм шиг харагдана. Мэнг гэхэд мэнг биш, нэг тийм сони юм байгаад эцэг их нь хүүхэдтэй санаа зовхолжээ. Тэр хүү 4-5 нас хүрч байхад тэднийд алдуул малаа ирж яваад ирж гонсон зэрэгэлдэх сумын өндөр хар хүүг хараад цочих шиг болж. Бас хүүгийн нэрийг асуугаад болдочир гихтээ зэрэг бөөрж гайхаж ямар сони юм бэ? Ийм юм бас байдгаа гэж амандаа үглэн гэрийн эзнийг гайхшруулжээ. Алдуул мал ирж явсан нэр хүний нийл хурийг хараад ингэж ухаан мэдээгүй юм шиг болгоод эцэг их нь их хэл зэвүргсэн гэдэг юм. Тэр эрлийн хүн өврөөсөө нэг шил цагаан ярих гаргаж өмнөө тавиад эрээ цэрэг аяг нэгчээ. Ядам жав архин дуртай хүн тулдаа гинтийн зочныхоо гинтийн үйлдэл үг хэлийг тоолгүйгээр шилтэй цэнхрийг нь бүслүүрлүү харж шүлсээ хүдхий тэл залгиж байлаа. Эрлийн хүнийг Наван гэдэг байна. Ядам жавтай нэг усудаа таарч байсан зүс таних нэгэн ачээ. Хоёр нэг шил яриха төдөлгөө ууж дуусгалаа. Наван илүү согтсон байна. Тэгээд тэр өөрийн ирэхгүй урсах нулимсаа хан цуугараа шударч арчаад ингэж ярьжээ. Наваныхаа нэгдлийн хідэн өхөр маллахын хажуугаар агент хийдэг байжлээ. Ажил амьдралдаг ширж үр хүүхдэр өнөр өтгөн болсон тэднийг сайн амьдарч сайн сайхан яваа хүний жишээнд оруулж яриад нутаг усных нь ам сайтай байдаг байлаа. Наван шин мотоцикл авсан даруйханд нэг харамсалтай зүйл тохиолдсон гэдэг юм. Цоошин мотоциклоо гэрийнхээ үдэнд сэрийдлэн сойгоод дугуйтай юм унах болсныхоо баярыг тэмдэглэн найрлаж байж. Арх 10 балагтай гэдэг болохоор томчууд бүгдээрээ халамцаж хүүхдүүдэд анхаарах сөхөөгүй болсон байна. Тэгтэл тэдний хүү болдочор мотоциклийн хажуу тоглож байтал дээрээс нь тэр муу ёрын төмөр унчхаж. Хүүгийн баруун талын шанаанд мотоциклийн гар зогдчихсон ийм аимшигтай дүр зураг найрлагсдыг бүр балмагдуулж өргсөн байна. Ээж нь хүүгээ тэврэн уйлж ингэрээ ярж илгэндээ наахад хүүгийн толгооноос гойжсон цус мемийг нь будаж нүд халтэрмаар аимшигтай харагдуулж байж. Тийм гинтийн хагцал байгаа шүүг хэдэн жилийн өмнө үзэж зүрх сэтгэлээ зүсүүлсэн Наван ядам жавын хүүг хараад зоолтол ухаан алдаад унчхаагүй байна. Хоног тааруулсан айлынх нь хүү Наваны нас орсон хүүтэй усны тусал шиг адилхан байснаар барахгүй нэр нь хүртэл болдочир гэдэг байж. Энэ бүхнийг Наван ярьж ядам жавыг тэврэн уйлж байлаа. Ядам жавч хагцал үзэж энэрлгүй хорвоод дэн дунтаа яваа Наваныг өрөвдөд нэг шил ярих гарган хувааж уужээ. Наван хүүгийн баруун шанаандах сорвиг мотоциклийн гарт хадгуулснаас ийм болсон гэж баталж байлаа. Наван ядам жавын дэрхээс өмнө нэг ховлогчин өвгөнөөр мэргэлүүлэхэд зүүн хоошоо яваад л чи ирсэн зүйлээ олно гэж хэлсэн байж. Үнэхээр ч хоёр хөдөл давхад нэг том цагаан гэр харагдсан гинлээ. Нар жаргаж байсан болохоор Наван хоног тааруулахаар ирсэн нь тэр байж. Хамгийн сонирхолтой нь Наваны хүү болдочор 5 жилийн өмнө 5 дугаар сарын 17-нд золгүй байдлаар нас барсан бол тэр ядам жавын болдочортой хүүгийнхээ нас барсан өдөр санамсаргүй байдлаар таарлцсан юм санаж. Үүрээр гараад үл таних идэхэд ширүүлсэн өвгөн нас баржээ. Хөвсгөл аймгийн нэгэн сумыг хий үзэгдэл болон сүнс сүдрэг ихтэй гэдгийг иргэд нь ихээр ярьдаг бөгөөд гадных нь тэр сумаас ихэд жирэгдэг гинэ. Гэгийн цаг өдрөөр л хүний хормоо хот сөгдөг эрэлд яваа морьтой хүнийг тушчихдаг тийм газар байж гинэ. Хий үзэгдэл богж өтгөртэй таарлцсан бүр тохиолдсон хүмүүсийн ярьж үг сонсохоор заримдаа бүр норооны ус босгох шиг болдог юм. Тэдний дунд өөрт болон өөрийнх нь талигчулсан үгэн тохиолдсон нэг явдлыг өдгөө даалгарч яваа гүргэлмаа гэх чимэгтэй надад ярьсан юм. Тэрээр Хөвсгөл аймагт анх бэр болж очиод өдгөө тэнд 50 гаруй жил амьдарч байгаа нэгэн ажээ. Одоогоос 10 жилийн өмнө дунд хүүгээ бараадаж галт сумд шилжиж очиж төвхөнжээ. Сумын төвд буусан тэднийхээр орж орох хүмүүс олон. Өвгөн дашин нас агах хэрээр арх дарсан жаахан дуртай нэгэн болжээ.
Юм бол хөгшин залуу гэлтгүй хүмүүсийг гэртээ урьж залж ууж иддэг болж. Хөгшөрсөн хойноо жороос урвгэгчээр уух насан дээрээ намтай төвхнөн байдаг байсан өвгнөө эхнэр гүргэлмэ байнга өглөн зэмлэж сүулдэ хараадаг болов. Өвгөн ч өөрийгөө мөрч удахгүй н ханан гэрээс чинь холдож хатан гэрт очигнаас улсан мууханыга юун тараад юм бэ хэмээн урлаж бас тунирхана. Ингэж явсаар тэднийх 7 жил болжээ. Хөл өдөлгөөн сайтай цэмбэр өвгөн хурдан алхлана. Өглөө оройд байнга дасгал хийж өдөрт хэдэн үхэртэй хөөцөлдгөөс өөрийг хийдэггүй өвгөн завсар харагдвал шилтээ зэнхрээ өөртөлж яваад сумын төвөөсөө холгүйхэн газар очиод үхэрнүүдийнхээ хажууд ганцаараа хөнтөрчгдөг тийм л архин дуртай өвгөн болж. Сүүлд учрыг сонсохноо арх уух шалтгаан өвгөн дашид байсан билээ зайлвал. Нэг удаа хандаа уйлж дуулж угаад өөртөө тааралддаг тохиолддог зүйлсээ нэгднийггүй ярьжээ. Тэрээр сүүлийн үед өөртөө нэр бүсийн зүйлс тааралдаг болсноо өдийн наслахта хүүхэд биш хандаа үр хүүхдүүдтэй хэлж сэтгэл санааг нь хямраагаад яах вэ гэж бодоод өөрийгөө зоригжуулж тайвшруулж явдаг болсон юм санаж. Гэтэл нэг орой тугалтай гунжин ирдэггүй алга болчихж 2 цаг гаруй харуулсан өвгөн аргаа бараад гарч идэнгээ авчид хаягаа дуулаад сумын төвөөс зүүн зүг рүү үхэр бэлчээд газар лугаа гэрлээ тусгаад л явж. Явсаар байла бараа сүр алхаа. Гэтэл нүдний болонд нь нэг юм сүтгэн харагджээ. Гэрлээ тусгаад харвал юуч байдаггүй. Дахиад нөгөө нүдний болонд нөгөө сүмийн зүйлс 2-3 болж харагдаж. Гэнэт айж имээсэн өвгөн гэрлээ тусгаад хай хүй хэмээн хашгиртал хач муухай үзлийн зэрэгтэй амтэнч биш хүнч биш зүйл харагдаад цаашаа гүйж. Бурхан тэнгэр минь юутай тааралдах нь вэ гэж айж имээсэн даш өвгний ухаан балартаж гэртээ яаж ирснээ бараг сандаггүй тухай эмгэндээ ярьсан гэдэг юм. Тэр явдлаас хойш хэд удаг хий үзэгдэлтэй тааралджээ. Ер нь хүн нэг тийм зүйл таарчихвал дараа нь дахин таарад байдаг муу ёртой юм билээ гэж ихэд сэжиглэн ярьж. Хань гүргэл маач нөхрөөсөө айн имэж за битгий олон долоо юм дими ярьж хүний сэтгүүл сэв хийх гэдвэ. 50 гаруй жил хамттай байхдаа чамаас ийм яриа сонсоход эвгүй үзэж байна шүү гэж зэмлэлжээ. Эхнэрийнхээ зэмлэлд юм бодсон өвгөн уйлж дахин нэг шил арх нугсалчаад тас үсэрчээ. Унтсан өвгнийхөө дээр хучлага тавихаар гүргэл маа босоод шкаф хож байтал нөхөр нь хар дарж муухайрлж. Тэрээр та нар болооч ямар муухай махчингууд өвдөж вэ штэ ядаж миний нэг хөлийг үлдээгээч үхлээ хүмүүс байж ямар муухай үлсгэлэн амттв болооч хэмээн орилж цээж маажхыг нь харсан ихнэр нь яран сандран очиж нөхрийгөө сэрэж. Сэрсэн нөхрийнх нь арх гарчихсан. Харин тиймээхөө муухай зүуд байлаа хэмээн халгалахтал гүргэл маа яриад байдаг зүйлд нь итгэж лам хуургаар явж өвгнөө үзүүлж харуулъя байц. Энэ хүн чинь болохоо байчхаж гинтсэн бололтой хэмээн дотроо нөхрөө мөрч гадагшаа өөрийгөө зүхэж байлаа. Ингэж явсаар нэг өдөр тус суманд май дээр эргэх ёслол болж гадна дотны сумдаас олон ломнор нэг дор цугларчээ. Хүмүүсийн зов жөлөөгөр гүргэл маа гандан хийд орхоор болж даш хідэн үхрийг харахаар гэртээ үлджээ. Самганан явсан хэрэг зөргөө бүтээгээд орой эртэл өвгөнж өхөрч бараа сурггүй байлаа. Гэтэл сургуулийн байрны ард нэг юм тэрвэрч гисэн суугаагаар унтаж байсан шүү гэж байрны багш үхэн хэлжээ. Тэр зүг рүү нь яран очивол байрны оролцоох нэгэн эзгүй хашаанд эвдэрхийн амбар дотор ганцаараа малгайгаа дэрэлжсэн арх барьчихсан осгох шахам унтаж байж. Өвгнөө арайхийн сэрэвэл тэрээр самганаас ахид айж чи хэм бэ намайг яах гэж эндвчирсэн юм яваач би гэртээ орно хэмээн нүдэ ханад учиргүй орилж цамнахад самгана нойна миний хөгшин гэртээ харъя минь юу хийж ирсэн бэ гэж учирлан гуйж арайхийн тайвшруулан авч явжээ. Замда тэрээр самганда намайг нэг үл таних итгээд энд дагуулж ирсэн штэ би тэрнтэй архиа хувааж уусан гэж ярьж. Өвгнийхөө яран дэмзгэлсэн гүргэл маа чимээгүүл сугдаж явлаа. Хамгийн гол нь тэр эзэнгүү хашаа буюу эвдэрхийн амбарт өмнө нь 2 ч хүн өөрийгөө бомилж амиа хурлаж байсныг тэр 2 дуулаагүй ажээ. Тиймээс хүмүүс тэр эзэнгүү хашааны ар өрөөр явхаар хүмүүс араас нь дуудаж аврал ирдэг мас хормоо хотыг нь сөхөөд байт юм гэж тийм явдалтай таарсан хүмүүс ярьдаг байж л дээ. Яг үнэндээ согтуу ташийг үл таних нэгэн этгээд дагуулж тэр амбарт оруулсан нь үнэндээ нөгөө хий үзэгдэл бөгж өтгөр байж таархна. Гэгэн цагаан өдрөөр ч хэн нэгнийг татаж чангадаг гэх юм билээ. Гэхдээ таарах ч юм байна, таарахгүй нэг нь ч байдаг байна. Чухам яагаад даш гихч үгэнтэй тиймэрхүү зүйл насны бүгсэн тааралддаг болсныг хэлж мэдэхгүй юм. Иймэрхүү байдалтай байсаар тэднийх 2 жил болов. Өвгөн нь үе үе алгуулна,
Хаашаа явсан мэдгэдэхгүй алга болоход гайхдаг гүргэлмаа арга мухарддаг байж. Тэгээд сүүлдээ богж өтөртөгөө нөхцсөн мэт эвгүй зүйл ярих болсон даш эрүүл согтоон бүр мэдэгдэхэ болчихов. Ингэж явсаар нэг өвөл үүрээр бие засах гэж гарчаад цасан дээр үл мэдэх хитгээдэд олон метр газар чирүүлсэн өвгөн амиа алдсан гинлээ. Дашийн хувьд эхлээд хэн нэгэн итгээд согтуурхаад намайг чирээд байх шиг байна хэмээн бодсон бололтой. Хэн бэ чи яах гэж байгаа юм? Харан хөөшүүн юу гайж явдаг юм гэж нөмөрсөн дийлийнхээ нудргаар зөгөхөд хий юм зөгдөөд л байж. Сүүлдээ бүр болохоо байгаад самганыхаа нэрээр дуудаж аврал ирсэн байна. Самган гүргэл маань санд минь ховцсон сүжигэрэл тусгасаар гарвала өвгөн нь цасан дээр шалдан шахуу гэртээ намайг уруулаач хүүг минь дуудаач өглөө энэ нэг муухай багал зурнаас бацаад байна гарыг нь тавиулаа таач хэмээн хягтансан өвгөнгөөр орилжээ. Юу ч харагдахгүй байгаа гүргэл маань өөрөө хайж хий дими ийш тийшээ гүйж хинт хандхаа мэдэхгүй тэрхэн зурд цаг алдсан юм. Нөхрөө цасан дээрээс босох гэсэн чи дээрээс нь юм дарсан бололтой газраас огт хүнд ирээгүй гин. Тиймээс тусламж дуудахаар хүүгийн хөрөөгөө гүйж аавч нь болохоо байчлаа аль хурдлаараа түргэн тусламж дуудараа гэж хэлчихэд шогшжээ. Жорлонгоос нэлээд хол зайтай жирэгцэн үгэн дээрээ гүйж ирэхэд айхэлж үхэлсаар амьсгаа хураач үйж. Ингээд анхны тусламж авч чадалгүй өвгөн даш үл мэдэгдэх этгээдэд хорлогдож хөхөө өвлийн хүйтэнд гэрээхээ гадаа буюу хашаан дотроо амьсгал хураачээ. Ганцаардж үлдсэн хань гүргэл маань талигач өвгнийхээ араас байн ном уншуулж зул хөрж өргөж буян үлдэхээр гандан хий дээр их явдаг болж. Нөхрийнхөө бурхан болсны 2 жилийн дараа хот бараадсан гүргэл маа нэг сайн үзмэрчтэй тааралдаж. Тэрээр хэдий болоод өнгөрсөн явдлыг дахин сөхөж асуухыг хүсээгүй ч нөгөө үзмэрч эмэгтэй болсон бүх явдлыг алган дээр нь тавьсан мэт харж ярьж хүрэнсэн гэдэг юм. Өвгөнөө нэг тиймэрхүү муухай зүйлтэй таарсан гэж ярьж байхад нь цаг алдалгүй сайн гисэн лам хуургаар явж засал ном хийлэх байжтэй гэж хожим нь харуулсан ярьж суuna. Хэрвээ тухайн үед нь бузар булаа өхнөөс нь салгаж хэмэр лундааг нь өргөж явсан бол миний муухайны өдий динг тунхал байх байсан хэмээн харуулслын өнгөйс жижирхийлсэн холоогоор энэ явдлыг гүргэл маг их чимхэн ярьж өгсөн билээ. Та Ганагийн сувгийн контентыг үзлээ. Лайк, шеэр, сабскрайб хийгээ битгий мартаарай. Чанартай дууралт, чанартай бичлэгийг зөвхөн Ганагийн сувгаас.